За яг одоо Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг дээр Монголын хүүхдийн эмнэлэг байдлаа танилцахаар ирээд байгаа. Манай группийн ээжүүд маш олон удаагийн гомдлыг ерөнхийлөгч рүү бичсэн мессеж их сайн ингээ үр дүн байна бид нар өрөөнүүдээ өршин 20 орд хийсэн 30 орд хийсэн. Тэр одоо өөрчлөлт одоо Баянзүрхийн дарга Баянзүрх дүүрэг бол хүүхдүүд тасгуудтай хүүхдүүдээ аваад төлбөргүй тасгуудтай хүүхдүүд ингээд хүртэлцдэггүй гэдэг хамгийн гомдолтой байдаг юм лээ. Тийм учраас одоо ийш манай хүүхдийн ирч хэмжлэгийн нэг байгаа. Групп дээр мессеж ерөнхийлөгч рүү мессеж хийсэн. Ээжүүдтэй баярлалаа үр дүн гараад ямар ч зүйлээс ингээд түрүүхэн хэлцээд ингээд явж байна. За та бүхэн групп энэ бүх лайвыг сайн шеэр дээрээ. За мессеж таны өмнө 5 хүүхдийн 5 орд ийм. Өнөөдрийн байдлаар 5 орд өсөн хүүхд байгаа. Энэ хүүхдүүд яаж 5 орд өсөн маш их тийм бүлэршилтэй хатгаагаар л хөндөж ирж байна л да. нэг өрөөнд 20 хүүхд нэгсэн юм ямар байна. Нэг өрөөнд 20 доо. Сахиуртайгаа хамт сахиуртайгаа сахиуртайгаа ээж нь хүүхдээ хараад нэг өрөөнд 8-аас 10 ороо зохицуулсан өрөөнд. Тийм. Энэ гараад ирчин төвчтэй. Яг манай хүүхдээ скан яг хүүхдийн нөгөө хамтлээд одоо ерөөсөө ханиад хэлтэй ухаанаас сууж байгаа юм байна. Энэ үдээсээ гэр гурван хавчтай. Тэр шийдвэл яг зөв хүүхдийн ирчиг хэмжлэг. Би өөр ирчиг хэмжлэг ийм газар дээр юм олоолаа яваад юмргүй. Харин тийм биш хүүхдийн хүүхдийн зэрэг сайн. За яг одоо Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр Монгол Улсын ерөнхийлөгч эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаад ирээд байж байна. Тэдний дээр эслэхний дуудаагүй манай группийн ээжүүд одоо удаагийн мессеж бичснээр бидэнтэй холбогдсон. Ингээд бид нар хамтдаа ирээд байж байна. Хүүхдийн тасагт нь том хүн хүүхэд нээсэн 20 хүмүүстэй байдаг нөхцөл байдал их байдаг. Энэ дээр нэмээд манайх дахиад нэг топстой өнөөдрийн байдлаар 358 ороо болчихсон гэж байна. Ишээ зүг юм уу? Баянзүрх дүүрэг бол хөвчлөгдсөн учраас төлбөртэй тасгууд нь тоосон байхад бусад тасгууд нь хэд олон ачааллыг төрүүлдэг гэдэг гомдол хийдэг. За яг одоо Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг дээр ирээд байна. Хитүүлээ. Тэр цаашаа унтчих. За сайн байна уу? Хүүхдийн школ гэх юм. За 130 хавтар манай хүүхдийн Баянзүрх дүүрэг өнөөдөр 250 төгрөг байсан. За ахсан бүтэн сайдр бол инженер болсон зүйл ажиллаж байгаа. Өнөөдөр өглөө ирээд байж байгаа хүүхд болсон байгаа. Одоо 200 хүүхд болж байгаа. Бүх нөөц болцоо бүгдээс энэ үе ихтгээр тий. Манай 100 ихтгээр болчихлоо байгаа. Энийг шүний ирсэн. Араа төгс байгаа. Нөөцөө ингээд аваа. Шинэ шинэ хүүхдүүд одоо ингээд хүүхдүүд ахаа орон дээр хүүхдүүд болсон. Энэ нэмрийг бүх нөөц болцоог ашигласан. Дотрээс сулсан байгаа. Амралтууд гээд одоо ороод ирсэн. 100-аад манай хог нэмэгдээ бэлдсэн байна. Энэ орон дээр хүүхдүүд ээжтэйгээ хамт багтж гинэ. Хамт унтаж багтж гинэ. Ийм нарийнх нь дандаа жижиг хүүхдүүд.
Энэ өвчтөдөн зураг авах дургүй уусаа. Телевизээр гаргахтаа хаалттай. Манайх өөрөө яг нөөцийн 80 ихтэй багтаа. Улаан шууд маань нэг юм хийсэн стил болсон аа. За тэгээд энэ зарчдээ. Тэгээд ингээ хоёр корпустай. Тул юмч аль нь төлбөртэй тасгын төлбөртэй тасгаа. Төлбөргөөр нь яа. Яг л төлбөртэй тасгах төлбөртэй гэдэг байгаа. Энэ төлбөргүй. Тэр чигээр төлбөргүй шүү дээ. Энэ манай хэсэгчөө нөгөө шаардсан. Олсон мотороо гүгмай дээ. Дээрээс манай за энэ манай жоохон энэ манай ирчимлэгч хамгийн зураг Самач. Энэ манай дандаа хүн төгтөлтэй бүгд Чиг нэг нээр. ирчимдээс өссөн скол юунаас ирсэн. Агарч өгч байгаа тийм. Арч хасан байгаа. Энэ агарч. Яг энэ төлөвлөлт ихтэй хүн төгтөлтэй байгаа. Одоо зарим харах гад байж байна. Энэ ирчим төшлөгийн талаад Энэ барилга угаас хүүхдээ юм байсан байна. Ямар ч 88 он шиг. 80 он. Бид тэр зарим юм засаар янзлаад ингээ явж байгаа болсон. Энэ 80 он их сайдас. Тасгуудаас ч энэ дандаа бактери яг өөрчлөлт удаас ирсэн байна. Энэ нөгөө нэг айгу олон. Ингээд 16-аа. Яг хөө тэсхуртайгаа юм чи хүүхэн дээр. Ингээд энэ бокс байсан тэр ингээд цацгаа ороо нэмгээд. Энэ ингээд жижигхэн ингээд хатаар сайгүй. Гэхдээ манайх бол нэг хүүхэд ногд хагаар талбай бол яг нормац юм байна. Эрүүл ахуй шаардлага хангасан. Энэ өөр агаар зүтгэх систем болгохтой. Костолтод одоо хүүхдээ. одоо тиймээс үг тахад байсан шүү дээ. Bëцэлтийг нь байна. Ямаас нислээс одоо зөвлөмжөөр хандж байгаа. Эргэлтэх гэсэн. Хүмүүс аа. Энэ нэг бол хоолны зам. Ордороор хүүхдүүд байгаа эмнэлэг мэдээлэл үед ирүүлмээр энэ чинь овгон сайхан ордороор хүүхдүүд байна гэж яг ирсэн чинь ингээ байхаа болчих юм. Ингээд одоо ингэж байж. Одоо бид нар юу гэж бас юм ачаалтаа өөрөөр том багштай юм байна. Энэ нөгөө саммал үйлчлэгтэй буюу хоёулаа байна. Арай жоохон үйлчлэгээ сайн дөрөв байна гэх санаатай эцэгч байна. Шинэ эцэгч ганцаараа байгаараа хоёулаа байгаараа гэж. Ганцаараа байж тоглоход байж. Эднэр үл ингэж. Энэ эргэлт эсвэл гарч байгаа үйлчлэгч. Тий. Тэгээ доор насан туршид бид нар бас орд илгэсэн байгаа. Тий. Дээшээгээ бас эргэн насан туршид тухай ярихгүй хүүхдүүдийн асуудал. Удаа байна хүүхдүүдээ ханиад байдлаа энэ асуудлаа нэг дэше үжиж хараач. Сая тэр засгийн газраас нэг амралтыг сонгочих шиг боллоо тийм ээ. Тэр сайн хэрэг. тэр их сайн хэрэггүй шүү. Яг хоцорсон болов гэж би бодсон. Эртхэн сонгосон бол одоо бас ийм байж төрөхгүй байсан юм шиг байна. Альгон чи ажлаа хэлсэн байна. Одоо тэр хүүхдээ өвч нэмэгдсэнтэй холбоотой
Хүүхдээ хэсэгт хүүхдээ мэдээлэл хийсэн маа 35 хүмүүс тийм ээ. Одоо энэ дээр яг насны хүмүүстэй орны оронд хүүхдээ 35-аар дэлгээд тэн дээр хүүхэд болсон байгаа. Манай 150. Ер нь эмзэг хийх шаардлагатай гэсэн итгэж чадахгүй хичнээн хүмүүс буцаж байгаа вэ? Тоо байна уу? ер нь бид шаардлагатай хүмүүстэй бол Бүгдийг авч байгаа. шаардлагатай бид Тийм ах байхгүй гэж юу? За Баянзүрх дүүргийн дарганд хийж хэлж шүү. Буцаасан хүүхэд бол нэг ч байхгүй гэж шүү. яг ийм хүлээхтэй бид хүүхдийг ирэмдээ ангилтын шүү дээ. Мэргэжлийн төвшөлт юм. Түүнээс биш. Эм чин эмзэгт хифтгээд явуулахаар эн чинь ирэхээр буцаад Энд ч тэр чинь өөрөөс давхар ирэмжил явуулсан. Өөрөө ирэмдээ ангилтын. Хоног гэж хурам зүгтийг бид нар хитүүлнэ гэж байхгүй шүү дээ. тэгэхээр хүмүүсийг буцаж байгаа гэдгийг танаас хэлэлтэй. Шаардлагатай Буцсан шүү дээ. 30% нэвтэн шүү дээ. Насанд хүрж байгаа хүмүүс 30% нэвтэн. За тэгвэл наад чинь буруу мэдээлэл байна. хөвч чадчих. Наа чи тэгэн шүү дээ. Гүү гэрийн эмчил гүү чи тэгвэл бүх хүнийг төчгөж та яаж даах юм? хурам зүгтийг Тэгээд наад чи биш. Та буруу ойлгож байна. Та даахгүй байгаа гэдгийг Буруу та буруу ойлгож гэж хэлж штэ чи яагаад вэ? мэргэжлийн усууд ярьж штэ. Тэрээс ч одоо ямар гурил бодож судалж байгаа юм байхгүй. Наад чи нарийн шалгуур явдаг ажил байхгүй. Тэгээ буруу мэдээлэл өгөх өгөөд. гişээр нь тэгээ буцаач. Тэр чинь өрхийн эмчийн шийдвэр. Манайха өөр. Та процессыг зөв эдэмж. Тэгээ буруу юм мэдээлэл өгөөд. Иргэдийг төөрөлдүүлээд. Хүүг наадах чи одоо би таныг доошоо харуулъя. Ямар ирэмжилж явдаг. Ийм болоо юм. Би сурч шийднэ байгуулсан. Бөө ерөөсө буруу мэдээлэл өгөх шүү. Баярлалаа. Маневрлах асуудлууд байгаа байна да. Арга ахгүйгээ буцаад өгөхгүй сайн нэг захирал над руу орлоо биш. Одоо манайсээс одоо үн төлөргүй юм. Тэмээн чинь одоо хайдхаа хүнд өгөөд одоо юм дуусчаад байгаа юм. Одоо вакцин мөнгөө хийж байгаас энэ хүүхэд 10,000-аар хийсэн тийм ээ. Тэрээс одоо бодлоо хийдэг. Тэгээ өндөр настай хүн төрчихээ гэсэн ийхгүй байж тээ. Хаануудыг очино гээд урдчлаад гоё өөрөө байр бэлдэчгээ. Ард түмний амьдрал доош орцсон байж тээ. Би замдаа хэлэхгүй л ярьж байгаа. Тэгээ одоо тэр хараа сая хөрөс сайдыг очилохтой Баянзүрх тэр бэлдээс айлыг хараа өөрийнх нь хөрөс амар гэртэй. Нөгөө талд нь зур гарчин шил талын ортлоо бэлдээс тээж болохгүй шүү дээ. Эрүүл мэндийн нийгмийн амьдрал айгүй дорой байна шүү дээ. Одоо тэтгэвэр чи нэмэхгүй байна. Юу нэ даралтны өвчин намдах юм авахаар өнөө нь хатцсан. Тэр чи авах нэгдүүдээ тэтгэврээ таарна явчихад байна. Тэгээ юугаа ууж юм шүү гэх. тийм хэцүү байна. Тэр яг жинхэнэ амьдрал дээр л үзчихээ. Наан тэр цуглаа рекламсан амьдрал Хэлгүүлээгүй би шууд өөр ирсэн. Баггүй ер нь Баянзүрх хэлмээр юм байна. тийм байна. Баянзүрх мэдээж бас баяргүй. Ер нь тэр дараа нарыг ирэхээр бэлдүүлдэг манай Монголын тэр муухан буусан эвгүй байхгүй. Яг амьдрал Монголын ард түмний амьдрал алигүй доош юм байна шүү дээ. Одоо энэ тангаа авахгүй 240 зааснаа тэтгэвртэй усууд одоо талын авчиж шүү дээ. Хэдэн цаг хүлээж ин үзүүлэх гэж Нэг сар болгоны 15 нэгэнд тэр цаг хүлээж авч чадахгүй гоо. Манай вирус вакцин мэдэрсэн. Сум орнууд ихтэй байсан шүү. Ардны агаар энэ усыг Вакцин мэдэрч үнтэй хийж байна уу? Одоо нэг эдэг мэдэгний тэр вирус чинь аргуугаад коридор төлөвлөхгүй байгаа л гэд над руу уурлаад байна юм шиг дараа. Худлаа мэдээлэл өглөө. Манай группийн ээж нар бол сайн нэг хэсэг хэлж мэдээд нэсвчсэн. Сая бол ерөнхийдөө манай юм.
Тэр юу болоод айгүй олдсон мэт. компани гээд яхасаа илүү Худалдаа үний юу? Тэрийг бол харах мэдээж